За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ дараачийн бичлэгээр 11 сарын 11-нд уулзаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр 11 сарын 11 маш эрчимтэй шинэ энергийн портал нэгдэж байгаа өдөр. Тэгээд яг энэ өдөр би та бүхэндээ галт амьсгал гэдэг нэртэй бясалгалаа өгмөр санагдлаа. Тэгээд хамтдаа хийцгээе. Тэгээд энэ галт амьсгалын бясалгал нь болохоор өөрөө кундалини йогоос гаралтай. Ер нь амьсгалын бясалгал нь өөрөө зөөрөлж бодох юм бол яг гэр хоорондоо чихтэй цэвэрлэгээ хийж байгаатай төстэй зүйл байдаг. Бид одоо өнгөцгөнлтэй гаднаас нь бие махбод уваагаад явдаг болвол агаарын одоо энэ амьсгалын бясалгал нь болохоор бүхий л дотоод эд эсийг шинжилж, идэвхжүүлж мөн тэр одоо бид нар нөгөө нэг нүур цэвэрлэгчээр энэ үхсэн эд эстэй эд эсээ гуйжуулдаг, гуйжуулсан мэд эсээ сайхан ингээд хөвгөн эднэрээр ингээд арчаад аваад тэгдэг болвол яг л дотоод эд эрэхтэндээ ингээд өвчсөн байгаа тэр эд эсийг хөөж гаргаж, ашиггүй бактерийг устгаж, биеийн энергийн одоо бүхэл биеийг энергиэр дүүргэж, ялангуяа яг энерги дутуу байгаа тэр эрхтнүүд дээр төвлөрч мөн бидний энэ мэдрэлийн системийг маш ихээр тайвшруулж өгдөг бясалгал байгаа. За энэ бясалгал нь өөрөө 3 тойрог явна. 3 тойрог явна. Мөн 3 давталттай. Нийт 3 төрлийн одоо амьсгал байгаа гэсэн үг. За нэгдэх амьсгал нь болохоор гих одоо хөдөлгөөнтэй амьсгал аавна гэсэн үг. Энэ нь болохоор яаж байгаа юм бэ гэвэл амьсгал авах тоолондоо гизээ татна гэсэн үг. Гих мэдчихлээ. Тэгээд нэг эхний удаадаа хэрвээ болохгүй байвал санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл ер нь бид нэр яг энэ биений яг дотоод нарийн булчингуудтайгаа жоохон холбоо тасарсан байдаг. Тэр болгон анзаарч хөгжүүлдэггүй гэсэн үг. Тэгэхээр яг амьсгал авах тоолондоо амьсгалаа гизээ татах нь эхний ээлжинд хэцүү байвал ерөөсөө тэрэн дээр санаа зовох шаардлагагүй, зүгээр л дунд нь одоо жоохон алдаг оноотой хийж болно. Энэ ямар ч одоо өөрчлөлт үзүүлэхгүй гэсэн үг. За эхнийх нь байх нэ. Тэгээд эхний одоо амьсгалынхаа бясалгалыг хийж гүйцэтгэсний дараа бүгдээрээ гүнзгий амьсгаа авна. Тэгээд 2 авмаар байгаа, 3 авмаар байгаа тэр нь бол нэг хамаагүй, ялгаагүй. Яг тааваараа гүнзгий амьсгаа 1-3 удаа аваад тэгээд 3 секунд орчим хэвийн амьсгалдаа ороод дараачийн 2 дахь тойрог руугаа орно. За 2 дахь тойрог нь яаж байгаа юм бэ гэхээр одоо бүрдээ нөгөө нэг яг усанд чи хичээсэн юм шиг ингээ ямар ч нөгөө нэг агааргүй вакуум орчноос гинт ингээд агаар руу ингээ гарч ирж байгаа юм шигээр огцом амьсгалаад бүр ингээд уснаас ингээ гарч ирж байгаа юм шиг огцом энэ агаарыг амьсгалаад түгжээд өөрт таатай хэмжээгээр түгжиж өгөөд тэгээ гаргахтаа болохоор нуруугаа бүхтийлгээд хамаг байдгаараа бүх амьсгалаа одоо гаргаж өгнө. Одоо хилээ унжуулчих болно, ангаалгаж болно, яаж ч болно. Гэхдээ
Энэ нь өөрөө яаж өгж байгаа юм бэ гэхээр бид нэр амьсгалаа төгжсөн байх үед бидний бичил орчин өөрчлөгдөж идэг. Ерөнхийдөө бол хэрэггүй, ашиггүй бактери, вирус дөнгөж орж ирсэн байсан тэр агаар туслын одоо сөрөг эрчим хүч түүнээс үүдэлтэй ингээд бид нарын ер нь бол одоо нэг сайн исэн муу эсээ идэж өгдөг гэсэн үг. Бас өгүүлж өгдөг гэсэн үг. Тэгэхээр гэж гаргаж байгаагаараа дотроос бүх сөрөг сэтгэл хөдлөл энэ биендх байгаа шинжлэхдэх хэрэгтэй байсан эд эсүүд сайхан гэж гарч өгч гинөө гэд төсөөлөд хийгээрээ. Ер нь бол цаагаараа болвол төсөөлгүй байсан ч гэсэн тийм үйлчилгээ эффект явж байгаа гэсэн үг. Тэгээд бүр чадах юм бүр сайжруулъя гэвэл гэж амьсгалаа огцон төгжихдээ энэ үндэс чакра буюу яг кеглийн дасгал хийж байгаа юм шиг одоо эмэгтэйчүүд энэ доод хэсгээ чангалж өгөөд барьж өгвөл бүр сайн. Тэгээд яг тэр үндэс чакра хавь дээр юу мэдрэх хэрэгтэй юм бэ гэхээр тэнд ингээд энергийн зурус хийж байгаа мэдрэмж төрж гин үү, төрөхгүй байна уу гэдэг дээр ингээд ажиглалт хийгээд үзээрэй. Яг л кундалини йога нь өөрөө бидний амин эрчим хүч яг тэр үндэс чакранаас гаралтай тэр энергийг идэвхжүүлж өгч идэг. Тэгээд тэр энергтэй доороос эхлээ дээшээ нэ бүр ингээд мэлми оройн чакра гэд ингээд бид нэр энерги дээш нь татаж мэдэрч энэ энергийн урсгалыг өөр дээрээ ингэж явуулж сурдаг байгаа. Тэгэхээр огцом яахад яг энэ дээр ингээд халуун өргөж гин үү, юм ингээд мэдрэгдэж гин үү, яг тэнд ингээд нэг энерги цугларж байгаа юм шиг мэдрэмж байна уу. За тэгвэл энерги цугларж байгаа бол ингээд огцом үндэс чакрага чангалахад тэр нь дээшээ хаа хүртэл явж гин, одоо наран сүлжээ хүртэл явж гин үү, яаж гин гэд ер нь бол биеийн дотор ингээд мэдрэх нь байна гэсэн. Эрэгтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй яг адилхан тэгэж чангалж мэдэрч хийгээрэй. За тэгвэл илүү үр дүнтэй ах нэ. За тэгээ 3 дахь тойрог нь болохоор яг соруулаар ус ууж байгаа юм шиг гэж амьсгална. Амьсгаагаа амаараа аваад амаараа гаргана. Тэгтээ уруулаа юм соруулаар юм ууж байгаа юм шиг болгоод гэх амьсгалаар явах нь байна. За тэгээд энэ бясалгалыг хийж дуусны дараа ерөнхийдөө бол би маш ихээр тайвширдаг, амардаг, бодол санаа маш сайхан цэвэрлэгдэж өгдөг. Тэгэхээр унтахаасаа өмнө хийчих юм бол нэг 15 минутын дараачихаас нойр сайхан хүрээл, тайвшраал, нэг юм зүрхэндх төгшөөр, блок ингээд тайлагдж байгаа нь мэдрэгдээл ер нь нэг тийм транс байдалд багаар ороод явдаг гэсэн үг. За тэгээ өнөөдрийнхөө бясалгалыг бүгдээрээ аффирмейшнээр эхлэе. Мөн бясалгалынхаа төгсгөлч ч гэсэн аффирмейшнээр дуусгая. Тэгээ бясалгал хийхдээ сайхан өөртөө тухтаа суугаад алгаа дэш нь харуулад за тэгээ бясалгалтаа орцгоё. Гүнзгий амьсгаа аваад гаргаад таны бие бүхэлдээ суларсан тухтаа сайхан суусан байна. Нүдэнад яг барайны шилний таглаа онгойлгож байгаа юм шигээр төсөөлөд оройн чакрага онгойлгож өгье.
бидний дээрээс нөхцөл олзолгүй хайрын энерги урсан орж ирж байна. Огторгүй дэлхийн ертөнц биднэрт хайраа, эрчмээ, долгионоо харамгүйгээр цутган оруулж байна. Энэ хөөс цолголыг хийх гэж байгаа өөртөө чин сэтгэлээсээ талархъя. Мөн өөртөө чин сэтгэлээсээ би чамд хайртай гэж хэлье. Би чамд хайртай. Би чамд маш их хайртай. Би чамд үргэлж байгаа. Би чамайг үргэлж хайрлана. Чи юунаас ч хоцроогүй. Бас юунд ч яараагүй. Би юунаас ч хоцроогүй. Бас юунд ч яараагүй. Өдийг хүртэл болж өнгөрсөн бүхий л зүйлд талархъя. Өдийг хүртэл чамайг өсгөж томруулсан бүхий л нөхцөл байдалд талархъя. Чи яг байгаагаараа хангалттай. Бид юунд ч хоцроогүй. Бас юунд ч яараагүй. Яг одоо энэ цаг мөч байгаагаараа үзэсгэлэнтэй. Хайрын энерги бүхий л биеийг дүүргэсэн байна. Чамайг ангааж, хайрлаж, гэгээрүүлэхэд бэлэн болсон байна. Ингээд бүгдээрээ амьсгалынхаа бис тулгалыг эхэлцгээе. Мөн амьсгалынхаа бис тулгалыг хийж явахдаа нүдээ нээж болно. Заавал аних шаардлагагүй. За, эхэлцгээе.
Гүнзгий амьсгаа аваад гаргая. Бага багаар хэвийн амьсгалтай оръё. За 2 дахь тойролгоо оръё. Огцом амьсгаагаа аваад төгжээд гаргахдаа бүхий л амьсгаагаа шавхаж гаргая. За гүнзгий амьсгаа аваад гаргая. Айжмаар өөрийн хэвийн амьсгалтай оръё. За 3 дахь тойролгоо шилжье. Гуурсаар юм ууж байгаа юм шиг амьсгалъя. Гүнзгий амьсгаа аваад гаргая. За ингээд эхний давтамж дуслаа. Хоёр дахь давтамжаа хийцгээе. 1 2 3 За
Хэвээ амьсгалтай оръё. За, хоёр дахь тойрог руу оръё. За, гонцгийн амьсгаа аваад багаар хэвээ амьсгалтай орж эхлэе. За, гурсан амьсгалаа хийхдээ бэлдээд эхлэе. Багаар хэвээ амьсгалтай оръё. Ингээд хоёр дахь давтамж дууслаа. Гурав дахь давтамжийг явахад би дундуур нь юу ч хэлэхгүй бүх амьсгалын дасгалыг өгсруулад явна.
Тэгэхээр та бүхэн сонсоод хараад мэдрэмжээрээ тавтай яваарай. За эхэлцгээе.
дээр яаж энерги гүйж задарч хөдөлгөөнд орсон байгааг ажиглая. Бүхий л биеийг хайрын долгион эрчим хүч энерги дүүргэсэн байна. Энэхүү хайрын энергиэр өөрсдийнхөө бүхий л биеийг дүүргье. Энэ өрөөгөө дүүргье. Барилгаа дүүргье. Хотоо дүүргье. Бүхий л твийг дүүргье. Дэлхийгээ дүүргье. Сансар огторгоёг бүхэлдэн дүүргье. Яг одоо бид их ус өртөйгээ нэгтсэн байгаагаа анзааръя. Чи юуч яараагүй. Юунаас ч хоцроогүй. Чи яг одоо байгаагаар хангалттай. Чи өдийг хүртэл маш сайн байсан. Би чамаар маш их бахархаж байна. Би чамааг маш ихээр хайрлаж байна. Ямар ч нөхцөл болцолгүйгээр юу ч болж байсан. Би чамд байгаа. Би чамд маш их хайртай. Үргэлж бас дандаа би чамд хайртай. Энергийн чичиргээнд биеэ сулалж
тайвшруулж нээж өгье. Бурхан чиний дотор, чи бурханы дотор бүрд оршиж байна. Өнөөдрийг хүртэл болж өнгөрсөн бүхий л зүйлд талархаж байна. Таны дотоод гэрэл томорч байна. Хязгааргүй уудан томорч байна. Та өөрөө хязгааргүй уудан та өөрөө хязгааргүй хайр. Өөртөө цаг гаргаж өнөөдрийн бясалгалыг хийсэндээ талархъя. Маш ихээр талархаж байна. Би чамд хайртай. Бэлэн болсон үедээ нүдээ айж ухна. За өнөөдөр надтай хамт энэхүү амьсгалын бясалгалыг хийсэн та бүхэндээ маш их талархаж байна. Хүссэн бүхэн нь биелэх болтугай.